Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ бодит үгээс сэдвэлсэн Hacksaw Ridge гэдэг нэртэй Америкийн дайны сэдвтэй киног тайлбарлахаар бэлтгэлээ. Энэхүү кинонд дэлхийн 2 дугаар дайны үед маш олон цэргүүдийн амийг аварсан Desmond Doss гэх баатарлаг цэргийн тухай өгүүлэх юм. Тэгэхээр киноны гол дүр болох Desmond Doss гэхүү харуул тахтайгаа хөөцлөн тоглож байгаагаар кино эхлэх бөгөөд тэр хоёр ээж автайгаа хамт Америкийн Виржиниа мужийн жижиг хотод амьдардаг. Хөвгүүдээ аав болох Томийн хувьд дэлхийн 1-р дайнд тулдаж гэртээ эзэн минь дэргэж ирсэн ч тэрээр багасаа найдалсан 3 найзаа дайнд алдсан юм. Найзуудыг нас оржиг харсан Том дайны дараа маш их сэтгэлээр унан архинд орж гэр бүлтэй анхаарал хандуулахаа болжээ. Амьдрах итгэл найдвараа алдсан Том согтуудаа эхнэр хүүхдүүдэд загнан тэднийг зодддаг болсноор хүүхдүүд наавтайгаа адил хүнийг хайрлах сэтгэлгүй өчүүхэн зүйл дууралдаг нэгэн болж өснө. Нэг өдөр хөвгүүд гэрийнхээ гадна зодтолдоход Том тэднийг тоосон шинжгүй байх бөгөөд удлуу дээсэм дуурлан ахыгаа тоосгоор зогсноор хариулт ухаалддаг. Тухайн явдлыг харсан ээж аав сандран хариултыг дотгош авч орон сэрэхийг оролддогч гүүн огт ухаахгүй байлаа. Desmond шоконд орон ахыгаа алах шахснаа ойлгож дотроо маш их арайсан байдалтай алгасаар ханан дээрх зургийн өмнө очиж зогсно. Бурхны зургийг харж буй Desmond буруу зүйл хийснээ ухаарж уйлж эхлэхэд аав нууртайгаар түүнийг загнах боловч ээж нь Desmond-ыг өмөрдөг. Ээж нь түүнд бүх зүйл сайхан болно хэмээн хүн гэмтэх нь буруу зүйл болохыг хүүдэд тайлбарлав. Үүнийг сонсон Desmond буруу зүйл огт хийхгүй байхаар шийдэн тухайн өдрөөс хойш 15 жил өнгөрч тэрээр хотынхоо нэгэн сүмд ажиллах болжээ. Desmond сүмийн гаднах цонхыг цэвэрлж явах үедээ гадаа зам дээр хүн машин дайруулахыг олж харав. Тэрээр залуу туслахаар гүйж очин хөлөөсөн цус алдж байгааг мэдэн яаралтай цусыг нь тогтоохоор тэлээгээрээ хөлийг нь боож эмнэлэг рүү авч явдаг. Тэднийг эмнэлэгт ирэхэд эмчин Desmond-ыг зөв зүйл хийсэн гэдгийг хэлэн хэрвээ цусыг тогтоох яаралтай арга хэмжээ аваагүй бол залуу цус алдаж нас орох байсныг түн тайлбарлана. Desmond залуугийн амь насыг аварсандаа баярлан удалгүй тэр эмнэлгээс гарч явахаас өмнө Dorothy-гийн совилогчийг олж харав. Совилогчид анхны харцад дурлсан тэрээр түүнтэй ярилцсан тул цусаа өгч эмч болох мөрөөдөлтөө хэмээн эмэгтэйд хэлдэг. Маргааш Desmond эмнэлэг рүү орон совилогч эмэгтэйтэй уулзаж тэр хоёр кино үзэн хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Тухайн өдрийн орой хоолны үеэр харуул цэргийн хувцастай гаднаас орж ирэн дайн эхэлсэн хэлж улсынхаа төлөө хэрэгтэй зүйл хийхээр дайнд явахаар нэрээ өгснөө гэр бүлийнхэндээ тайлбарлав. Харин хамт дургуйтсан найзуудыгаа алдсан шиг хүүгээ дайнд алдахыг хүсэхгүй байгаагаа түнд хэлэх боловч харуулд аль хэдийн дайнд явахаар шийдсэн байжээ. Маргааш өдөр нь Desmond Dorothy-тай уулзсан хосууд хамтдаа цаг өнгөрүүлж совилогч эмэгтэй гэр бүлийнхэнтэй танилцах ба Desmond ангах ухааны талаар номнуудыг нь уншиж судалдаг. Хэдэн өдрийн дараа Desmond аримт хэлсэх гэж байгаа Dorothy-д хэлэн бүх залуу сөхөрнийхөө төлөө тулдахаар явж байхад ганцаараа зүгээр сууж чадахгүй хэмээн тайлбарлана. Desmond хүн алахгүй байхаар шийдсэн тул цэргүүдийг эмчлэхээр эмнэлгийн тусламжийн багт нэгдэхээр болсноо хэлэн эмэгтэйд гэрлэх санал тавьснаар тэрээр заавал эргэж ирнэ гэж амладаг байна. Удалгүй Desmond аавтайгаа уулзсан шаргацсан цэргүүдэд туслахаар аримт дэлсгээр шийдсэнийг хэлэхэд Том дайнд нас орсон найзууд нь яаж амнасаа алдсан талаар түнж ярьж өгөв. Том найзуудтай найдал хүүгээ дайнд алдахыг хүсэхгүй байгаа тул түүний шийдвэрт дургуутсан хэвээр байлаа. Маргааш өглөө Desmond-ыг явахаас өмнө Dorothy жижиг Библийн номыг нөгөн заавал эргэж ирэхийг хүсэхэд тэрээр тун удахгүй түнтэй гэрлэнэ гэж амладаг. Desmond цэргийн бааз руу явах замдаа номыг дэлгэн Dorothy-гийн зургийг харж өөртөө зориулж бичсэн үгсийг уншина. Удалгүй Desmond-ыг бааз дэрхэд түнтэй адил аримт дэлсгээр ирсэн Randall Fuller, Chris Nolan, Smithy, Victor Rinaldi-гийн хэдэн залуучуудтай тэр танилцах бөгөөд дараа нь түрүүч хоол залуусгаж их сааж тэд рүү хашгичин цэрэг хүн ямар байх ёстойг сануулдаг. Цэргийн бэлтгэл эхлэхэд хоол тэдэн зангилаа зангидахыг зааж өгөн Desmond хүчний бэлтгэл сургуулийг амжилттай гүйцэтгэнэ. Үүний дараа түрүүч хоол цэргүүдэд галц авсах хэрхэн хэрэглэх талаар зааж өгөхөд Desmond буунд огт гар хүрдэггүй. Түрүүч Desmond-ийн тухайн үйлдэлийг харан уртаагаар ягд бууга авахгүй байгааг нь асуухад тэрээр хүн алахыг хүсэхгүй байгаа тул буунд гар хүрэхгүй хэмээн хэлв. Удалгүй Desmond шаргацсан цэргүүдэд туслахаар ирснийг тайлбарлахад түүний хэлснийг сонсон түрүүч хоол цэргийг дагуулan тухайн баазыг удирдах буй Ахмад Clover-тай уулзуулдаг. Ахмад Clover түүнд хандан буудад сурахгүй бол дайны талбарт амьд байх боломжгүй хэлэн салааных нь түүнээс болж асуудалд орно гэдгийг тайлбарлагдагч Desmond их бууны ангид биш эмнэлгийн тусламжийн салаанд орохоор ирснээ хэлж
Өмнөхтэй адил буу ашиглан хүн алахыг хүсэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа цэргүүдийг бэлтгэл хийх үед Трүүч Ховл Десмондыг цэргүүдийн өмнө зогсоож арим тултахаар ирээгүйг нь хэлэн дайны талбарт түүнд найдах хэрэггүй хэмээн цэргүүдэд тайлбарлана. Тухайн өдрөөс хойш цэргүүд Десмондыг аймхаас сул дорой нэгэн гэж бодож эхлэх бөгөөд оройн Смити түүний номыг булааж аван найз бүсгүй ихэн зургийг хардаг. Смити Десмондод дайны талбарт тулдахгүй бол яагаад аримд ирснийг нь асуусан. Түүний нүрлүүн зөх боловч Десмонд хариу үйлдэл үзүүлгүй номоо буцааж авахгүй байв. Маргааш өглөө нь тэр сэтгцэн эмчтэй уулзаж зүгээр гэдгээ хэлэн зэвсэг хэрэглэж хүн алахгүй байхаар шийдснээ хэлв. Дараа нь сэтгцэн эмч Ахмад Кловерт Десмондыг эрүүл болохыг тайлбарлаж түүний хийж буй үйлдэлийг нь аримаас хож явуулах хүндэслэл биш гэдгийг түүнд ойлгуулдаг. Удалгүй Ахмад Кловер Трүүч Ховлтой уулзсан Десмондыг бус цэргүүдээс илүү чангалахыг тушааж түүнийг хурдан гэрлүүн явуулах талаар ярилцсан. Десмонд өөрийнхөө шийдвэрээс болж 0 цэвэрлэх шалгах ажлуудад хуваарлагдсан. Трүүч Ховл маш ихээр урлан Десмондын орыг шидэж түүнд рүү хашгична. Ховл цэргүүдийг чангалахаар олон цаг уулан күлгснээр оройн Десмондын шийдвэрээс болж ядарсан зарим цэргүүд нийлж түүнийг зодддог байна. Смити Десмондыг аримаас яг одоо явахыг шаардах боловч тэрээр гэрлүүгөө буцаж явахыг хүсэхгүй байлаа. Маргааш өглөө нь Трүүч Ховл түүний хэн зодсныг асууж Десмондыг хувцас өмсөхийг хүсэн гэрлүүнд буцаагаар ирснээ хэлв. Харин Десмонд аримд үлдэхэр шийдснээ тайлбарлан өөрийг нь зодсон цэргүүдийн нэрийг хэлдэггүй. Хэдэн өдрийн дараа бэлтгэл дуусч цэргүүд хэд хоногийн чөлөө авах үед Сангстон гэх хурандаа Десмондыг зэвсгийн бэлтгэл сургуультанд огт хамрагдаагүй тул түүнд чөлөө өгөхгүй хэмээн тайлбарлана. Харин Десмонд хурандаа тандан бүх бэлтгэлд хамрагдсанаа хэлэн үдээс хойш хайртай эмэгтэйтэйгээ гэрлэх гэж байгаагаа хэлдэг. Десмондын хэлснийг сонсон хурандаа хэрвээ түүний галт зэвсэг ашиглаж чадах юм бол чөлөө өгнө гэж амладагч Десмонд чадахгүй гэдгийг хурандаад хэлв. Уралсан хурандаа түүний цэргийн шүүх хурлаар оруулахыг шийдсэн тул Десмонд гэрэлтийн өдрөө шоронд өнгөрүүлэхээр болдог байна. Десмондд юу тохиолдсныг мэдсэн Дороти маргааш найз залуудраа хүрч ирэн шоронд хоригдохгүй тулд буу ашиглах хэрэгтэй гэж түүнийг ятгадагч Десмонд хүн алахгүй гэсэн итгэл үнэмшлээ зөрчихгүй хэмээн тайлбарлана. Хэсэг хугацааны дараа Дороти түүний аав ээжтэй нуцаар ирэн юу болсон талаар хэлж тухайн өдрийн оройн Десмонд хардаар зүудэлдэг. Шүүх хурлын өдөр Том хүүдэд туслахаар дайнд цуг байлдаж яйсан генералтай уулзсан удалгүй шүүх хурал эхлэх ба Десмонд өөрийн шийдвэртээ бат зогсон ямар ч шийдэл хүлээхэд бэлэн гэдгээ шүүгч нарт хэлв. Харин тухайн үед Том шүүхийн танхимд орж ирэн генералын бичсэн захиаг шүүгчид өгөн гарч явна. Тус захианд Америк улсын иргэн болгон өөрийн сэтгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Мөн түүнийг хамгаалах ёстой гэж үндсэн хуулинд заасан тул шүүгч Десмондыг эмнэлгийн цэргээр дайнд явах боломжтой хэмээн түүний хорих шийтгэлийг хүчингүй болгодог. Дараагийн хэсэгт 1945 оны дайны үйл явдлыг бид бүхэнд харуулах бөгөөд цэргүүд Япончуудтай тулдахаар Окинава арал дээрх бааз руугаа алхана. Харин Десмонд замдаа машинд атсан тулаан дам өргөцсөн цэргүүдийн цогцсыг харж удалгүй цэргүүд өөрсдийн байрлах газартаа хурж ирэв. Ахмад Кловерын 77 ротыг хэсэг амрах үед дайны талбараас амьд үлдсэн 96 дахь салааны дислэгч Мануэл болон түүний хэдэн цэргүүд тэдэнтэй нэгдэхэр ирснээ хэлдэг. Эмнэлгийн хэсгээс амьд үлдсэн Эв Шектер гэх цэрэг Десмондтай уулзсан өөрийгөө танилцуулж Япончууд хамгийн түрүүнд эмнэлгийн цэргүүд рүү дайрдгийг хэлэн түүнд өөр дуулга өгнө. Удалгүй түүний салаа Хаг Савриж гэдэг нэртэй тухайн газарт ирэх бөгөөд Ахмад Кловер цэргүүдэд уулыг эзэлж авах нь Япончуудыг яснаас өөрсгөө хэлэн тэд уул руу авирахаар шийдэв. Америкийн байлдааны хөлөг онгоцсууд уул нь хүчтэй цохилт өгөхөд Япончууд ухарч энэ үеэр цэргүүд уулыг хавцлаар авирж гардаг. Цэргүүдийг уулын оргилд ойртоход маш олон нас барсан цэргүүдийн цогцос эн тэндгүй байх ба удалгүй тулаан эхэлж Япончууд тэдэн лүү галснаар цөөнгүй Америк цэргүүд амир үдлээ. Дайны талбарт Десмонд шаргацсан цэргүүдэд туслахаар өөрийн чадах бүхнээ хийн тэрээр дэлбэрэлтэнд хөлөө алдсан Ральфиг өрн түүний амийг аварна.
Десмонд буцаж дайны талбарт очин маш хүнд шаргацсан цэргүүдийг эмчлэхээр тэднийг үржгүйсээр аюулгүй газар түргэж өгдөг. Удаан хугацааны тулдааны дараа Япончууд ухарч цэргүүд тухайн газар байрлахаар шийдэх бөгөөд Орен Смити Десмондыг амьхаа холчгор нэгэн гэж бодож байсандаа уучлалтгүй шаргацсан цэргүүдийн амь насыг аварсан үйлдийг нь хөндлөж байгаа гэдгээ түүнд тайлбарлана. Дараа нь Смити яагаад түүнийг буунд гараа өрөхгүй байгааг нь асуухад Десмонд ээжигээ хамгаалахаар хав руугаа буу тулгасан өмнөх хар бараан үйл явдлаас олж ахиж хизээж буунд гараа өрөхгүй хэмээн амласан тухайга түүнд ярьж өгөв. Маргааш өглөө нь Япончууд эднэлүүд авталж Трүүч ховол цэргүүдтэйгээ хамт тулдах үед Смити тэнсэн суманд оногдож маш хүнд шаргаддаг. Энэ үеэр Америкийн хөлөг онгоцнууд дахин Япончууд руу цохилт өгөн Ахмад Кловер цэргүүдэд яаралтай ухрахыг тушааж Десмонд шаргацсан найзаагаа үлдээлгүй гаранд нь өвдөлт намдах морфин тарина. Тэрээр Смитийг үрчгүй түүний амийг аврах гэж оролдох боловч харамсалтай нь Смити амьсгал хураасан байлаа. Цэргүүдийг уулын хавцлаар доош буусны дараа Десмонд Смититэй адил хүн шаргацсан цэргүүд дайны талбарт байгааг ойлгон тэднийг аврахаар буцаж алхдаг. Ахмад Кловер бааз руу буцахдаа ердөө 32 цэрэг амьд үлдсэн мэдэж Япончууд ирж байгаа мэдээлэх 2 цэрэг үлдээн тэрээр машиндаа сууж явна. Энэ үеэр Десмонд дайны талбарт амьд үлдсэн байх магадaltaй цэргүүдийг хайж гүйсээр 3 цэргийг амьд байгааг мэдэх бөгөөд тэрээр цэргүүдийг чирч явсаар 2-ыг нь олсоор уйж доош буулгаж чаддаг. Тухайн газарт үлдсэн 2 цэрэг уулын их цавцлаас доош бууж ирж буй шаргацсан 2 цэргийг харан яаралтай бааз руу авч явхаар болов. Өөр газарт Ахмад Кловер хурандаа тандан Япончууд руу галлаж буй их бууны дайралтай зогсоохыг хүсснээр хорогдох бункерт ногдож байсан Япон цэргүүд эргэж гарч ирнэ. Десмонд тэднийг амьд үлдсэн Америк цэргүүдийг устгаж өөрлөө нойртон ирж байгааг харан амьд үлдэхийн тулд тэрээр өгсөн мэт дүр үзүүлдэг. Дараа нь Десмонд амьд байгаа нэгэн цэргийг чирч явсаар уулын хавцалд аваачих бөгөөд удалгүй Япон цэргүүд Десмондыг анзаарч түүний араас хөөно. Десмонд Япончуудаас зугтан хорогдох байранд нуугдаж тэднээс нуугдаж явсаар буудуулсан нэгэн Япон цэрэг туслав. Тухайн өдөр оройн Десмонд үргэлжлүүлэн дайны талбараас хэдэн шаргацсан цэрэг олж тэднийг уулын хавцал руу чирч авч явна. Десмондын 2 гарын алганаас нь цус гарч байгаач тэрээр улсыг тавилгүй шөнийн турш нэг ч хором амралгүй цэргүүдийг доош буулгахсаар байлаа. Маргааш өглөө Десмонд Трүүч ховол болон өөр нэгэн цэргийг олох үед Ахмад Кловер эмнэлгийн майханд орон дайны талбарт нас барсан гэж бодож байсан цэргүүд нь амьд байгааг харан тэрээр маш ихээр гайхав. Кловер Милтес тэднийхээ аварсныг асуухад Десмонд ганцаараа цэргүүдийг чирч тэднийг доош буулгасныг түүнд тайлбарласнаар Кловер дайны талбар руу буцаж явахаар шийдэв. Энэ үеэр Десмонд Трүүчийг авч явахаар ирэхэд Япончууд тэр хоёрын араас хөөж эхлэх ба Десмонд Трүүч ховлыг чирч явсаар түүнтэй хамт хавцал руу доош үсэрдэг. Харин тухайн мөчид Ахмад Кловерын цэргүүд Япончууд руу галлан тэд нар зүгтэх бөгөөд түүнийг зодж дээрлэж байсан цэргүүд Десмондыг магтан удалгүй тэрээр бааз руугаа явна. Десмонд эмнэлгийн майханд орон нийт 75 цэргийн амийг аварснаа олж мэдэн тэрээр дотроо маш ихээр баярлж байлаа. Хэсэг хугацааны дараа Ахмад Кловер түүнтэй уулзсан цэргүүдийг аварсан баатарлаг үйлсийг нь магтаж хулчгаар сул дорой нэгэн гэж бодож байсандаа уучлалахгүй байдаг. Маргааш нь Ахмад Кловер үлдсэн цэргүүдтэйгээ хамт уулыг эзлэхээр дайны талбар руу явна. Десмонд цэргүүдийн төлөө залбирч тэд тулаанд орно. Цэргүүд амь өргөцсөн найзууд эх орныхоо төлөө эцсийн хүчээ шавхан тэдэнтэй тулдсанаар Япончууд бууж өгдөг байна. Харин тухайн үед ослогдсон 2 Япон цэрэг Ахмад Кловер руу тесрэг бөмбөг шийдэхэд Десмонд өөрийгөө золиослон Ахмадыг аврахаар тесрэг бөмбөгийг гараараа цохиж өшгөлж холдуулав. Десмонд хэдий дэлбэлтнээс амьд үлдсэн ч тэрээр баруун хөлөндөө маш хүнд шаргаддаг. Цэргүүд түүнийг яаралтай авч явахаар дамнуурган дээр хэвтүүлэхэд
Десмонд өөрийнхөө Библийн номоо үлдээснээ тэдэнд хэлв. Түүний хэлснийг сонсон цэрэг номыг дайны талбараас олж буцааж өгөх тухай мөчөд Ахмад Кловер уулыг эзлэн Америкчууд дайнд ялсныг түүнд мэдэгдэв. Киноны төсөл хэсэгт 1945 оны Окинавагийн тулдааны дараах Десмондын шагнуулж үйл явдлыг бид бүхэнд харуулах бөгөөд тэрээр шаргацсан 75 цэрэг амь насыг аварсан эр зоригийнхоо төлөө Америк улсын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж буйгаар Hacksaw Ridge гэдэг нэртэй энэхүү кино дуустдаг байна.